За эхэл гинэ. За эхлэе та тэгвэл. Дараад. Окей. Nice. Окей. Хамгийн сүүлд бид нэр одоо draw axis гэдэг одоо энэ энийг бол ер нь бол axis гэж нэрлэдэг. Одоо яг энэ coordinate system дээр энэ зүйлийг юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол axis гэж нэрлэдэг. Coordinate system-ийн axis. Бид нэр ард талд нь энэ grid одоо grid гэж нэрлэдэг энэ дөрвөлжин ийм зүйлсийг болохоор grid layout гэж нэрлэдэг. Grid layout. Одоо веб дизайн дээр ч гэсэн одоо бид нэр энэ grid layout-ыг бол веб дизайн бичгтэж ашигладаг. Одоо Facebook, YouTube бол бүгд хамтлан ер нь бол ажиглалын баг нь одоо олон мэдээллийн энд байна энэ төрөй гэж хэмжээ авахтаа ч юм уу. Яг одоо бидний энд бол юу гэж мэддэггүй замбраагүй кодод харагдаад байгаа. Энэнийг би одоо зэгцлэхийг хүссэн. Тэгээд одоо JavaScript-ийн фолдер үүсгээд дотор нь draw axis JS гэдэг файл үүсгэсэн. Одоо энэ хажууд бас draw grid гэдэг function файл үүсгэхийг хүсэж байна. Draw grid .js хоёр файл. Одоо тэр зүгээр ороод хоёр файл маань энэ JavaScript гэсэн фолдер дээр харагдаж байна. Draw grid би хамгийн ихний хичээл дээр хальт function гэдэг зүйлийг халтгаан яриад өнгөрсөн. Function гэдэг syntax бол function гэдэг keyword байна. Дараа нь function нь. Тэгээд энд дээр arguments гэж авдаг. Argument одоо хоёр argument авах бол таслалт аваад 3 4 ч гэдэг юм одоо иймэрхүү маягаар бид нэр бол авдаг гэсэн. Одоо би draw grid гэдэг файлаа нээсэн байгаа. Энэ одоо би энэ дотор кодууд маань замбраагүй харагдаад байгаа учраас бид нэрийг нэр өгөхөд хадгалахыг хүсэж байна. Яг энэ хэсэг блок кодыг энэ одоо хэсэг блок кодыг нь садгаж аваад тусна нэг нэр өгөөд дараа нь дахин ашиглахад боломжтой одоо болох гол зорилго нь ерөөсөө тэр. Тэгэнгүүт энэ кодыг би одоо энэ саяны хэсэг код маань бол яг энэ grid-ийг зурж байгаа хэсэг код. Түүнийг би энд аваад draw grid. Энэ маань болохоор ямар аргумент авах вэ? Контекст авна. Яг тэр энэ контекстээ бид нэр мэдэх ёстой. Энэ function маань одоо бидний вебсайтын дотор жишээл 3 canvas гэж болно. Энтний canvas, энтний canvas, энтний canvas. Тэнгүүд 3 canvas одоо 3 өөр контекст гэсэн үг. Тэнгүүд бид нэр аль контекст, аль canvas дээр нь яг зурхыг хүсэж байгааг энэ grid. Тийм учраас тэрнийг мэдхийн тулд бид нэр хамгийн ихний аргумент нь бол контекстээ авна. Тэгээд begin path гэдэг ягаад гэхээр контекстийн өмнө болохоор энэ контекст маань мөнгө нь ямар ч өмнөх одоо код дээр ажиллаж байгаа ямар болцсныг бол мэдэхгүй байгаа. Тийм учраас бид нэр энэ шинээр одоо зураас зурх гэж байна гэдэг хэлж байна гэсэн хамгийн ихэд begin path гэж ихлүүлээд тэгээд үүнийх нь өнгийг бид нэр бол шууд энд hard код одоо шууд бичсэн байсан. Түүнийхээ одоо арилгаад энэ color гэж энэ болохоор хоёр дахь юу нь болохоор биш 3 дахь variable-ын color хоёр дахь нь хэмжээ ихтэй контекст авна хоёр дахь нь хэмжээг авна grid-ний хоорондоо хэр зайтай байх юм 3 дахь нь тэг ямар өнгөтэй байх юм ийм 3 аргумент одоо энэ function маань авна. Тэгээд одоо бид нэр begin гэж хэлүүлээд дараа нь өнгийн тохируулаад дараа нь яг одоо энэ кодууд бол одоо ямар ч ингэж энэ болцсон байна. Одоо болцсон гэж харагдаж байна. Одоо бид нэр бүгдийн одоо би аль болох хичээлээ амархан ойлгох гад одоо хамгийн анх бичиж байгаа хүмүүст аль болох хурдан ойлгох гад ер нь бол бүгдийн нэг файл дээр ингээд замбрааг үйлчилсэн. Одоо параметр томрох тусам энэ маань бол улам амар замбрааг болох учраас бид нэр одоо эхнээс нь цэгцлээд тусдаа файлууд болгож бичиж байгаа. Тийм учраас одоо би саяны энэ файл одоо энэ draw grid гэдэг одоо бид нэр function бичсэн. Draw grid гэдэг нь бол grid-ийг одоо зурх гэсэн үг. Энэ нэртэй function. Үүнийг бид нэр одоо энэ юунд холбож өгөх хэрэгтэй. Index.html файл. Index.html файл маань бол одоо энэ харагдаж байгаа. Гэхдээ энэ маань бол саяны draw grid гэдэг function-ийн талаар одоо ямар ч ойлголтгүй байгаа. Яг тэгэхээр тэр draw grid гэдэг function маань бол энэ код дотор огт байхгүй. Тийм учраас саяны JavaScript файлаа бид нэр энд
зааж өгнө. Script type. Эндээ бол одоо шууд дотор бичижсэн бол түүнийг арилгаад энэ нь attribute дээр нь source тэмцүү JavaScript draw grid JS. Одоо браузер маань бол ихтэй параметр уншихтаа параметр бол ингэж уншиж хагаад энэ дээрээ параметр зогсоод энэ файлыг ихтэй download хийж авна. Тэр файл маань draw grid гэдэг маань энэ function. Энэ одоо download хийгээд авсны дараа бол энэ юу маань бол браузер маань бол одоо энэ function-ийн талаар бол мэддэг болсон байгаа. Дараа нь бид нэр энэ дээрээ draw grid гэдэг function-аа шууд дуудаад context хамгийн ихтэй яг тэгэхээр бид нэр хамгийн ихтэй context тавина. Дараа нь хэмжээг авна, дараа нь өнгө авна гэсэн. Тэр бидний хоёр дахь дээр нь 20 size grid size ч одоо нэг арай боломжтой grid size. Одоо код нь бол арай зөв уншигддаг болж юм гэсэн үг. Тэгээ гурав дахь нь болохоор өнгө. Тэрний нь бол шууд яг уу шууд hard code биччихье. Энэ маань тэгтээ тэгээ пассж байгаа юм чинь зүгээр. 0.3. Boom. Oops. Дараа нь draw axis гэдэг. Одоо энэ маань draw axis гэдэг нь яг хамгийн голын одоо зураасыг зурж байгаа. Энэ маань болохоор нөгөө нэг draw grid гэдэг function маань энд өнгөө тохируулсан. Яг тэрнээс хойш бид нөр өнгөө солиог байгаа учраас яг ижлэхэн өнгөтэй голын зураас зурагдсан. Тэгээ бид нарт одоо голын axis маань харагдахгүй. Тийм учраас энэ кодуудыг copy доод энэ дээр function draw axis. Draw axis гэдэг function маань ямар аргумент авах вэ гэхээр context with color. Тийм болоод өө. Тэгээ энэ маань бас адилхан. Хамгийн ихний мөр хоёр кодыг энэ copy хийчихье. Context шинээр ихтүүлээд тэгээд axis-ийнхаа өнгийг аваад тийм тэгээд axis-а зурч. Axis-а зурчин. Дараа нь index дээр бид нэр бас энэнийг load хийх хэрэгтэй. Draw axis. Одоо энэний хадаар бид нэр саяны function дуудаад draw axis context арт нь болохоор өнгийн зааж тэрний нь шууд black тод хар. Яг тэр голын axis маань бол тод харагдчихсэн зүг хамгийн чухал одоо зураас учраас. Тэгээ одоо өмнөхтэйгээ яг өмнөх бичсэн код одоо яг ажиллах болсон. Гэхдээ код нь хамаагүй нөхцөлтэй болсон. Хамаагүй ойлгомжтой уншдаг болсон. Одоо өмнө нь ийм хоёр логик, хоёр өөр зүйл маань нэг дор бичигдсэн кодод замбрааг харагдчихсан. Одоо бол энэ уншигддаг болж эхэлж байна гэсэн үг. Draw grid гэдэг нь энэ зүйлийг хийж байгаа. Одоо гэхдээ энэ draw grid гэдэг нь одоо бас ашиглаж илүү гоё одоо илүү бас сонирхолтойгоор болгож болно. Түүнийг яаж хийх вэ гэхээр draw grid уул нь заах авах ялгаагүй дээ. Зүгээр жишээ болгоод үзэж юм би 40 гээд red. Одоо ингэ гэх юм бол 40-40-тэй гэхдээ энэ бол үнэн замбрааг харагдаж байна. Дараа ихтэй би илүү гоё юм зорж үзүүлнэ. Draw grid гэдэг function ашиглаад. Яг өөрийнхөө параметр бол энэ draw grid гэдэг одоо 3 шиг юм grid-ийг бол зурчдаг. Тэр нь болохоор хамгийн ихэд бол нэг нь болохоор нэг grid-үүд нь болохоор арай том хэмжээтэй 50 пиксел зайтай ч юм уу. Одоо нэр тушаа үзье юм дээр. Тэгвэл яасан болгоо 50. Тэгээ одоо иймэрхүү маягаар гэхдээ энэ өнгө нь арай болохгүй улаан бол арай л биш юм. Энээс арай жоохон тод 0.6. Упс одоо өстө хачин замбрааг харагдчихэв. 50 дундуур нь 25 байв яа гэх. Энэ 25. Яг миний хүссэн шиг харагдахгүй л байна. Гэхдээ яг өөр аргуугаас бол дээр л байна. Би энд гэж сард 102 доллар ба миний
Game engine одоо физикийн параметр бичижсэн кодныхаа эсрүүгээ ороод хараад байна. Зэрэг Yes. Энэ компьютер дээр одоохондоо бол энэ арай ажиллах юмас гэдэг. Одоо энэ харах юм бол гэрээдүүдийг харах юм бол арай гоё харагдаж байгаа. Гадуур нэг том бокс, дотор нь 3 ширхэг бокс, одоо 3 ширхэг дөрвөлжин бокс. Анзаард бичлэг дээр YouTube дээр одоо хэр харагдаж байгааг мэдгүй юм тэгэхэд энэ аюу бүтгэн байна нэгдсэн дэр. Харагдчихэв. Тэгээд энэ жижигхэн боксыг голын дөрвөлжин боксыг би дахиад голоор нь бас дөрөв хуваачсан байгаа. Энэ одоо над хэмжээ авахд бол аюу хэлбэр болгож өгдөг. Хамгийн голын axis нь одоо энд харагдчихна. Энэ тод хар зураас бол голын хар axis. Тэгээд энэ бол нэг одоо ийм их бокс хэмжээнүүдтэй. Энэ боксын дотор 3 ширхэг бокстой. Ямархоо. Тэнгүүд голын боксыг бас нэг ингээ хуваачсан байгаа нэрээ. Энэ одоо энэ жижигхэн дөрвөлжин бокс нь бол 10 пиксел. Тэгээд нэг энэ дөрвөлжин бокс нь бол одоо 20 пиксел. Энэ гаднах нь болохоор 60 пиксел. Тийм байна. Окей. Одоо тэгвэл энэ шиг болохгүй зэ. Хамгийн ихнийх нь болохоор 10 пиксел. Ийла 60 пиксел 20 пиксел ингээд явуулж байна. Тий одоо арай ихтэй нэг юу тийм болж эхэлж байна. Наадмал баг зэрэг орж эхэлж байна. Ихтэй намаа өнгө нь бас арай жоохон тодоо. Ингээд тэнгүүд 60 уртыга 60 зүйлх тоохээр 600 400 ийла 400 Иймэрхүү маягаар ингээд зурж болно. Гэхдээ зүгээр жишээ болгож үзсэн. Одоо үнийг харилцаад альтач grid size. Окей. Энд болцсон. Одоо бид нар бол хоёр ширхэг тусдаа файл яц. Function гэдэг зүйлийг бол одоо ойлгосон гэж байна. Function гэдэг нь саяны хэсэг бүлэг кодуудыг одоо энэ бол олон мөр код юм. Эдгээрийг бүгдээрингийн одоо юу яагаад блок одоо гадуур нэг блок тавиад тэгээд дөрөнд нэр өгч байна гэсэн function маань. Үүнийг тэгээд энэ function бол дараа нь энэ function маань бол одоо 3 аргумент авах энэ удаа бол энийг бол input гэж нэрлэдэг. Гаднаас авч байгаа зүйлсийг бол энэ дугаалтанд дээр биччихнэ. Тэгээд гаднаас авч байгаа зүйлс дараа нь энэ function-ыг дуудахтаа бид нэр тэр 3 зүйлээ өгтөө яг энэ ажууднаас адилхан таслал тавиад паста авчна гэсэн. Энэ бол string. Энэ таслал бол хамаагүй шүү дээ. Энэ бол өнгөний код. Энэ бол бүгдээ нэг string. Тэгээд энэ бол нэг color гэдэг энэ variable. Draw axis. За тэгэхээр function гэдэг зүйлийг ойлгосноо. Ерөнхийдөө бол би сая нэлээд олон дахин тайлбарлачлаа. Function гэдэг зүйлийг ойлгосноо. Асуух юм байна уу? Ойлгосон. Окей. За тэгвэл энэ үгээр энэ хичээлээ дуусгая.